Монгол орн бол байгалийн бэлчээрт суурилсан, нүүдлийн мал аж ахуйг авч үлдсэн цөөхөн орны нэг. Нийт хөдөө аж ахуйн газрын 97% буюу 110 сая бэлчээртэй. Нийгэм солигдож, мал хувьд шилжснээр малын тоо огцон өсөж, нүүдэл хийх зай, давтамж өөрчлөгдснөөр байгалийн бэлчээрийн ачаалал тасралтгүй өсөж, бэлчээрийн ургамлын сэргэлт буурсаар доройтол нүүрлэхэд хүргэсэн. Швейцарын хөгжлийн агентлаг ногоон алт малын эрүүл мэндийн төслөөс бэлчээрийн мониторингийн сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд улсын хэмжээнд нэгдсэн арга зүй нэвтрүүлэх, өгөгдөл мэдээнд дүн шинжилгээ хийх, тайлагнах болон мэдээлэл үйлчлэгээний чадварыг бэхжүүлэхэд мэргэжил арга зүй болоод санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Бэлчээрийн мониторингийн зорилго хамар хүрээнээс хамааран Монголд 2 том сүлжээ ажиллаж байна. Ус цагуурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн экосистемийн мониторингийн хөтөлбөр. За Монгол орны бэлчээрийн мониторинг буюу бэлчээрийн хяналт шинжилгээний ажлыг үндсэн ус цагуурын албанд улсын хэмжээнд зохион байгуулдаг. За энэ ажлыг бол бид нар 3 төвшөнд хийж байна. Багийн төвшөнд, сумын төвшөнд, улсын төвшөнд. За багийн төвшөнд буюу улсын хэмжээнд нийт 1550 орчим суурин судалгааны талбайд манай ус цагуурын улсын сүлжээний ажилтнууд жил бүр 8 дугаар сарын дундаа 10 хоногт орон даяар мониторингийн үндсэн шаардлагад нийцүүлж ингээд ажиглал судалгааг хийж байна. Мөн энэ мэдээллийг бол аймгийн төвийн ус цагуурын албан дээр хөдөө аж ахуйн инженерүүд шалгаж, нягтлж мэдээллийн сан үүсгээд тэгээд манай ус цагуурын орчин судалгаа мэдээллийн хүрээлэн дээр төвлөрч бид нар төв сан үүсгэж энэ мэдээлэл дээр үндэслэж Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлан зураглалыг гаргаж төр засаг олон нийтэд мэдээлж үйлчилгээ үзүүлж ийм процессор явагддаг байгаа. Газрын харилцааны улсын сүлжээн дээрх бэлчээрийн газрын өөрчлөлт. Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн сүлжээ. Зохион байгуулалтанд орсон малчид бэлчээр ашиглагчдын хэсэгт болон бэлчээрийн сэргэх чадварт суурилсан ашиглалтыг амжилттай хэрэгжүүлэхэд ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдээллийн сангийн талаар энэ системээр ингээд тайлбар үзүүлэхэд энэ жишээ нь Ховд аймгийн Чандман сумын жишээн дээр хийгдэж байгаа. Энэ нийтдээ сумын хэмжээнд 17 фото мониторингийн цэг байгаа, бэлчээрийн цэг. Энэ ингээд цэгүүдийн тархсан байршлууд нь ингээд явж байгаа. Энэ улаан зураасаар бид нэр бэлчээрчдийн хэсгүүдийн хэлийг тодорхойлсон байгаа. Энд дээр 5 бэлчээрчдийн хэсэг байгаа. Хэсэг тус бүр дээр нь ингээд мониторингийн цэгүүдийг ингээд байршуулад ингээд мэдээллүүдийг өгсөн. Жишээ нь энэ Баян архин хэсэг дээр гэхэд энэ Чандам сумын цөлөрхөг хээрийн бүсийн тэгээ алаг толгой гэдэг нэртэй газар дээр энэ зуны үйлдвэрлэлийн бэлчээр байна гэдэг ингээд 2020 онд бүрхцийн хэв хэмжээ 61% байна. Биомассын хэмжээ нь болохоор 74 кг байна. Бэлчээрийн төлөв байдлыг иргэдэд ойлгомжтойгоор иргэд малчид ойлгомжтойгоор хүргэх ийм л систем юм аа. Зургийн хэлбэрээр үзүүлж байгаа. Бүх мэдээлэлээ бид нар хүснэгтэн мэдээлэл зурган файл болгож ингэж багийн иргэдийн нийтийн иргэд хуралдаа дамжуулаад иргэд малчид бэлчээрийн төлөв байдал чи ийм болсон байна. Энэ жил ийм байна. Ирэх жил ийм бэлчээрийн даацтай байна гэдгийг тодорхойлж гаргаж өгч байгаа. Ийм л төрцөрг. За энэ 2015 онд 200 гаруй цэгээс эхэлж ирсэн бол бид нэр бүхэн 2020 он гэхэд бол 5000 гаруй цэг байгуулж Монгол орны нийт 110 саяга газар бэлчээр нутгийг хамарсан ийм цэг байгуулж бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох ийм боломжийг бүрдүүлээд ажиллаж байна. За ингэснээр энэ мониторингийн үр дүнг хэрэгжүүлснээр малчид маань тодорхой хэмжээний зөвлөмжийг өгсөн малчидаа энэний үр дүнд бол 20 саяга газрыг бол бид тодорхой хэмжээнд төлөв байдлыг сэргээн сайжруулсан байна. За цаашдаа бол бэлчээрэнд оройтсон 29 саяга газар байгаа. Тэгэхээр энийг бол мониторингийнхаа сүлжээний үр дүнд цааш улам сайжруулах, сэлгээж амраах, малчтаа хариуцлагажуулах энэ ажлыг хийх ажил бид нар хүлээгдэж байна.
бодиттой дүн шинжилгээ, мониторингийн тайлан мэдээлэлээр хангаснаар бэлчээрийн зохистой ашиглалтыг хэрэгжүүлэхээр бэлчээр ашиглагчдын хэсэгт нэгдсэн 62,000 малчин өрх гэрээ байгуулан ажиллаж байна. Доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулж буй дүн мэдээж байна. Энэ бол малчид, төрийн байгууллага, олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн уялдаа сайтай хамтын ажиллагааны үр дүн мөн. Өөрөөр хэлбэл монголчууд бид бэлчээрээ оншилж, нөөцөө зөв тогтоох болсноор байгалийн бэлчээрт суурилсан нүүдлийн мал аж ахуйн соёлыг тогтвортой хадгалах боломж нэмэгдэж байна.